За, сайн байцгаана уу? Бүгдэнд нь орой минь хүргье. За, өнөөдрийнхөө лайвыг эхлүүлж байна. Мгм. За, намайг танихгүй хүмүүстээ бас өөрийгөө танилцуулж байна. Намайг Жанаргүйл гэдэг. Би File Academy-г үүсгэн байгуулагч, далд ухамсар судлаач, тэгээд бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй юм хүн байгаа. За, одоогоор гадаадд амьдардаг. Тэгээд ерөнхийдөө далд ухамсар гэж юу вэ? Далд ухамсар хэрхэн яаж ажилладаг вэ? Тэгээд далд ухамсарын түвшинд хийгддэг сэтгэл заслын эмчилгээ буюу ховсын эмчилгээ гэж юу вэ гэдэг талаар маш олон жилийн туршид одоо судалж энэ талаар сургалтуудыг явуулж ирж байгаа билээ. За, та нар маань File Academy-г бол ховсын эмчилгээ хийдгээр нь аль хэдийн мэддэг болсон баг. За, манай File Academy нь 5 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Анх үүсгэн байгуулагдсан цагаас хойш далд ухамсарын сургалтуудыг онлайнаар болон танхимаар явуулдаг байсан. Тэгээд сүүлийн 3 жилийн хугацаанд бол манайхан далд ухамсарын түвшинд одоо явагддаг ховсын эмчилгээний талаарх ховсын эмчилгээг манайх чанарын өндөр түвшинд буюу гадаад мэрэгжлийн 5-аас дээш чиглэлийн туршлагатай ховсчин одоо терапевт хүмүүсээр ховсын эмчилгээг унган орос хэлтэй орчуулагч дагаж орож орчуулад ингээд та нартай орон зай болон орон зайнаас үл хамааран гадаадаас хөдөө орон нутгаас Улаанбаатараас хаанаас ч байсан та манай ховсын эмчилгээнд орос хүн дээр одоо хамгийн алдартай дэлхийд хамгийн сайн одоо сэтгэл судлаараа сэтгэл заслаараа хамгийн сайн улс бол Орос улс. Тэгэхээр Орос ховсчин дээр Орос хэл дээр Монгол орчуулагчтайгаа ингээд ховсонд орох боломжийг манай File Academy нь олгодог юм шүү. Тэгээд 3 жилийн хугацаанд манайхан бараг 15,000 гаруй хүмүүст ховс хийсэн байгаа. Гадаадын маш олон улсуудаас тухайлбал Солонгос, Америк, тэгээд Франц, Герман гээд Европын улсуудаас ч гэсэн маш олон хүмүүс маань ордог. Хамгийн гол нь энэ маань онлайн учраас хүмүүс маань ордог. Нэг юм сануулхад онлайн болон офлайн буюу биеэрээ ирсэн хоёр ховсонд ямар ч ялгаа байхгүй. Та биеэрээ ирээд ховсчны хажууд сууж байсан ч ховсчин таны бие дээр юусоо хүрэхгүйгээр ховсын эмчилгээг хийдэг байгаа. Тэгэхээр дэлхийн нийтээрээ ховсын эмчилгээг бас онлайнаар хийдэг болоод байгаа. Та нар маань бас шалгаад үзэж болно. Америкийн нэгдсэн улсад онлайн ховсыг чадвартай ховчт маань $1000 эхлээд хийдэг нэг удаагийн ховсыг дандаа онлайнаар хийдэг. Манай байгууллага маань Орос ховчнуудтайгаа тусгайлсан гэрээтэй байдаг учраас маш хямдхан буюу боломжийн үнээр ховсын эмчилгээг чанарын өндөр түвшинд хүргэдэг юм шүү. Тийм болохоор хэрвээ танд айдас эргэлзээ байдаг бол, хэрвээ та түгшдэг бол, хэрвээ та бага насны таагүй дурсамжтай бол, хэрвээ таны өнөөдрийн амьдрал танд таалагдахгүй бол, та хурдан уурладаг бол, та хэрвээ ямар нэгэн зүйлийг өөр дөрөө хүндээ тусгаад аваад байгаа бол таны л амьдрал болохгүй бусдын амьдрал сайхан санагдаад та бусдаас хайр, халамж, дулаан, үгс, бусдаас анхаарал, халамж хүсэж байгаа бол энэ таны буруу биш. Энэ таны дотор ямар нэгэн траума байгаа гэдгийг илэрхийлж байгаа. Төрөл бүрийн айдсууд байдаг тий. Өндрөө сайхан айдас, ганцаараа үлдэхээс айхаад, найзаагаа алдахаас айхаад, хаягдахаас айхаад, тоогдохгүй байхаас айхаад маш олон төрлийн айдсуудыг бүгдийг ховсын эмчилгээгээр уул мөргүү эмчлэх боломжтой байдаг. Түүнээс гадна бага насны шарах, та бага наснда хангалттай хайр авч чадаагүй, ааваасаа ээжээсээ хангалттай хайр авч чадаагүй, эсвэл магадгүй хүчирхийлэлд өртсөн, эсвэл дандаа таныг зодож бусадтай харьцуулж одоо чанга тий одоо чанга гаргаад таныг хүмүүжүүлсэн эн чинь хүнийг чанга гаргаар хүмүүжүүлж зодож одоо илүү үгээр хэлж бусадтай харьцуулж өсгөнө гэдэг маань тухайн хүүхдэд траума өгж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ үед та маш олон төрлийн траумаг өөрийн мэдлэгөө авсан байгаа. Тэгэхээр энэ бага насны траумаг арилгахгүй бол таны өнөөдрийн амьдрал өнгөтэй үүдтэй гоё болж өгдөггүй. Тэгэхээр бага насны траума бидний нүдэнд харагдаж гарт баригдахгүй ч гэсэн та бидний амьдралд заавал нөлөөгөө үзүүлж байдаг. Тийм учраас энэ бага насны траумад маш их анхаарлаа хандуулж түүнийг тодорхойлж түүнийг заавал эдэх хэрэгтэй юм шүү. Тэгэхээр бага насны трауман дээр ховс хийгддэг. Мөн донтолтууд арх тамхинд донтох, мөрөөдөө тоглоомонд донтох, идэх хоолнд донтох, тамхинд донтох, мансууруулах бодисонд донтох гэдэг төрөл бүрийн донтолтууд. Энэ нь бас сэтгэл зүйн шалтгаантай. Хин нэгнээс хайр хүсэх, хин нэгэнд хайрлагдахгүй байх, ямар нэгэн амьдралаас таашаад авч чадахгүй байх гэд маш олон шалтгаантай улмаас сэтгэл зүйн шалтгаан улмаас хүн донтолтонд ордог. Тийм учраас донтолтыг ховсоор эдгээдэг байгаа.
Дараагийн нэг асуудал болохоор сөрөг итгэл үнэмшил, сөрөг програмуудыг устгаж, эерэг програмыг суулгаж өгдөг. Өөрөөр хэлэх юм бол таны даалт ухамсарт 0-7 насны дээр бичиж авсан тэр бүхий л сөрөг програмуудыг бүгдийг даалт ховсын тусламжтайгаар устгаж шинэ програм суулгаж өгдөг. Дараагийн нэг зүйл нь сөрөг мэдрэмжүүдийг арилгадаг байгаа. За жишээлх юм бол ганцаардаад байх, эсвэл сэтгэл түгшээд байх, юунаасаа чи мэдэхгүй өөрийн мэдлгүй түгшээд байх, эсвэл үхмээр санагдах, эсвэл overthinking буюу одоо хитрхи их юм бодох, юмд санаа зовоод байх гэд энэ төрөл бүрийн таагүй мэдрэмжүүдийг таны биеэс арилгахад авч хаяхад ховс тусалдаг байна. Мөн таагүй дурсамжийг арилгах, дараагийн дугаарт нь мөн хосын харилцааг сайжруулах. За тэгээд гэр бүлийн асуудал, араар тавилт, та дандаа нарциссист буюу одоо дандаа таныг хорлон сүйтгэгч, дандаа токсик харилцааг та өөртөө татдаг бол энэ таны даалт ухамсарт тийм мэдээлэл байгаа гэсэн үг. Тийм учраас араар тавьдаг toxic relationship буюу toxic харилцаатай уулзраад байгаа энэ зүйлүүдийг бүгдийг нь ховсын эмчилгээгээр бүрэн эдгэх боломжтой юм шүү. Эдгээр зүйлүүд мөн нэмээд харшил, тэгээд аутизм, тэгээд сэтгэл гутрал, стресс гэд таны бүхий л асуудлуудын түвшинд ховсын эмчилгээ хийх боломжтой. Тийм учраас та нар маань манай пэйж руу чат бичээд ховсын эмчилгээний талаар мэдээлэл аваад, цаг аваад ховсын эмчилгээнд ороорой. Хэрвээ та өөрийнхөө даалт ухамсар дээр бичсэн програмаа өөрчилж чадах юм бол та өөрийнхөө амьдралыг бүрэн өөрчилж чадна. Өөрөөр хэлбэл таны хандлага, харах үнцэг, таны одоо үндсэн итгэл үнэмшил бүгд өөрчлөгдснөөр та шин цонхоор ертөнцийг харж шин боломжуудыг та өөртөө харах боломжтой. Бидний дотор ямар байна? Бид нар тэр зүйлийг гаднаа тусгаж харж байдаг. Өөрөөр хэлэх юм бол таны дотор байгаа зүйлийн тусгал нь таны эргэн тойронд байгаа хүмүүс байдаг. Тийм учраас та дотроо угаасаа өөрчлөгдөд өөрийнхөө үндсэн зан чанараа, үндсэн итгэл үнэмшилээ, үндсэн тэр мэдрэмжүүдээ өөрчлөөд ирсэн цагт бид нар орчлон ертөнцөөс шин боломжуудыг, шин зүйлүүдийг манифест хийж өөртөө татаж байдаг. Энэ бол таталцлын хуулиар. Тэгэхээр эхлээд бид нар тэр мэдрэмжүүдийг, тэр програмуудыг өөртөө суулгаад дараа нь түүнийг өөртөөрөө татаж авчирдаг байх нь. Энэ бол ид шид худлааны үлгэр биш. Энэ бол та дотроосоо өөрчлөөд, өөрийгөө өөрчлөөд тэгээд өөрчлөлт гадаад одоо таны эргэн тойрон дээр бий болж таны амьдрал дээр гарч ирэх юм аа. Гаднаасаа өөрчлөх биш. Өмсөж байгаа хувцаа, одоо нүүр царайгаа давхраагаа өөрчлөх биш, дотроосоо өөрийнхөө зан чанараа, итгэл үнэмшлээ, мэдрэмжээ, айдас эргэлзээгээ өөрчлөөд ирснээр таны өнөөдрийн амьдрал өөр болох, өөрчлөгдөх ийм учиртай юм. Тийм учраас манай Pfizer Academy нь сүүлийн 3 жилийн хугацаанд мэргэжлийн маш өндөр түвшинд мэргэжлийн туршлагатай сэтгэл засалж мэргэжлийн шүү. Сэтгэл засалж болон сэтгэл ховсын техникч буюу гипнотерапевт хүмүүсээр ховсын эмчилгээг хийлгэж байгаа учраас та нар маань өөртөө заавал хөрөнгө оруулалт хийж өөрийгөө хайрлаарай. Өөрийгөө өөрчилсөн цагт л амьдрал өөрчлөгддөг юм шүү. За дараагийн нэг хэсэг маань болохоор миний бие сая түрүүнд дурдсанчлан 5 жилийн хугацаанд энэ даалт ухамсар яаж ажилтдаг вэ? Даалт ухамсар гэж юу вэ? Our brain буюу бидний тархи яаж ажилтдаг вэ гэдэг талаар маш олон сургалтууд, маш олон семинаруудад суралцаж тэднийгээ бүгдийг өөр дээрээ туршиж хэрэгжүүлээд тэгээд мөн төрөл бүрийн одоо яг энэ чиглэлээр номнуудыг одоо уншиж судлаад тэгээд энэ бүхий л мэдлгүүдээ бүхий л өөрийнхөө өөр дээрээ хэрэгжүүлээд үр дүн гарсан. Миний мянган шавнат гарсан үр дүнгуудээр тулгуурлаад би эрчимжүүлсэн 10 хоногийн даалт ухамсараа өөрчлөе гэсэн сургалтаа зарлаж байгаа. Энэ бол 2025 оны миний хамгийн анхны төлбөртэй сургалт байгаа. Энийн өмнө би одоо энэний суур болоод эхлээд хүмүүсийгээ бэлтийгээд энэний өмнөх анхан шатны сургалт буюу даалт ухамсараа бас өөрчлөе гэсэн үн төлбөргөө сургалт явуулаад үүн дээр минь 128 хүн амжилттай хамрагдаад дууссан байгаа. Одоо энэ сургалт маань гүнзгий шатанд явагдана. Илүү детальны зүйлүүдийг хэлэх болно. Даалт ухамсар гэж юу вэ гэдэг дээр зүгээр л
төсөөлөн бодох, affirmation гэж хэлээд зогсохгүй яг ямар учиртай энэ, яг ямар учраас, яг надад ямар програм нь байгаад байгаа юм, яг ямар учраас би энэ зүйлийг дахин өөртөө татаад байгаа юм бэ гэдэг тэр илүү нарийн детальны зүйлүүдийг сургалтандаа заах болно. Тэгээ миний энэхүү сургалт маань 10 хоногийн хугацаанд явагдана. Ерөнхийдөө 4 сарын 1-ээс 4 сарын 10-ны хооронд явуулахаар тооцоолж байна. За энэхүү сургалт маань 8 удаагийн далд ухамсартай холбоотой сэдвүүд. Жишээлх юм бол далд ухамсар гэж юу вэ? Далд ухамсар яаж ажилладаг вэ? Бид нар яаж энэ тодгойд суусан core beliefs буюу одоо тэг үндсэн тэр итгэл үнэмшлүүдээ солих вэ? Яаж өөрийгөө одоо аз жаргалтай болох вэ? Яаж хүсэж байгаа тэр зүйлийг өөртөө татах вэ гэд маш чухал бид нарын аль ч их дээд сургуулиудад аль ч шатны боловсролын байгууллагын түвшинд заагддаггүй одоо яаж их сургуульд заагддаггүй тэгсэн мөртлөө миний амьдралыг одоо 180 градус өөрчлөх тэр чухал зүйлүүдийг маш товчхон энгийн үгээр зааж ойлгуулах болно. Тийм учраас энэ боломжийг манайхаа бити алдаарай. Энэ 50,000 төгрөгийг өөртөө зориулаарай манайхаа. 2 удаагийн өдрийн хоолнд орох энэ 50,000 төгрөгийг өөртөө зориулж энэ 10 хоногийн хугацаанд өөртөө одоо чаленж хийгээрэй манайхаа. Энэ одоо далд ухамсарын энэ чухал нандин зүйлүүдийг мэдэж аваад өөр төрөй хэрэгжүүлснээр мөн 2 өдөр семинар явуулна. Тэгэхээр 8 удаагийн хичээл 2 өдрийн семинар гэдэг маань зөвхөн би яриа та нар маань сонсоод суух зүйл биш. Та нар маань оролцоод оюутан төвтэй семинар явуулна. Та нарын асуудлууд дээр та нарын толгомдоод байгаа тэр зүйлүүдийг бид нар тал талаас нь шинжээд ийм итгэл үнэмшил байгаа юм байна. Ийм зүйлээс болоод та энэ амьдралыг татаад байгаа юм байна гэдэг тэр анализуудыг гаргаж ирэх ийм семинар явагдана. Тийм учраас та нар маань амжиж 4 сарын 1-ээс өмнө амжиж энэ сургалтандаа бүртгүүлээрээ цөөхөн хэдэн хүн суудл үлдсэн байгаа шүү. За тэгээд энэхүү сургалтанд хамрагдаад та нар маань энэ далд ухамсарын маань яаж ажиллахыг мэдээд авчих юм бол насан туршдаа энэ зүйлийг та нар маань өөртөө хэрэглээд заавал одоо би бол заавал одоо 8 цаг ажиллана, за би 10 цаг ажиллана, би 2 ажил хийж баян болно гэдэг энэ одоо өөрийгөө маш их ядраасан, өөрийнхөө энергиг алдсан, эсвэл энэ хохирогчийн одоо дүрд орсон энэ эсвэл аврагчийн дүрд орсон энэ зүйлүүдээс гарч бид нар яг өөрийгөө таних мэдэж би гэж хэн бэ? Би юу чаддаг юм бэ? Би энэ хорвоо ертөнцид ямар зорилготойгоор ирсэн? Би гэдэг хүн юу бүтээхтэйгээр энэ ертөнцид заяагдсан гэдэг өөрийгөө маш сайн таньж мэднэ. Өөрийгөө таньж мэднэ гэдэг маань аз жаргалыг олж мэдэрнэ гэсэн. Аз жаргал гэдэг бол нэг хол байдаг. Америкт байдаг, эсвэл Францад байдаг зүйл биш. Аз жаргал гэдэг бол бидний дэргэд буюу бидний дотор байдаг. Тэгэхээр тэр аз жаргалыг та нар маань зөндөө сонсч байсан баг. Тэр аз жаргалыг яаж олж авах вэ гэвэл өөрийгөө таних замаар, өөрийгөө зуршлыг мэдэх замаар, өөрийнхөө тэр зан чанаруудыг танин мэдэх замаар тэр аз жаргалтай амьдралыг олж авна. Өөрийнхөө тэр биднэрт муухай зан чанарууд байдаг штэ. Хүнд хэлхээс ичдэг, хүнээс нуудаг, тэгсэн мөртлөө өөрөө мэддэг тэр зан чанаруудтайгаа өөрөө ажилласнаар бид нар аргын зааж өгнө. Та өөрөө тэр зангуудтайгаа ажилласнаар өөрийгөө өөрчлөх юм. Та тэр зангаа заавал хин нэгэнд хэлэх шаардлагагүй. Заавал хин нэгэнд түүнийгээ та батлах шаардлагагүй. Зөвхөн үүнтэйгээ ажиллах ёстой юм. Хэрвээ бид нар өөрийнхөө сөрөг мэдрэмжтэйгээ, сөрөг дурсамжтайгаа, бага насны трауматайгаа ажиллахгүй бол бид нар яг л бид нарын одоо нөгөө хөлн дээр өргөс ороод өргөстөө хэсэг маань идээлээд ингээд амар болчдөг штэ. Бид нар хагалахгүй бол тэр идээ улам цаашаага томроод байдаг шиг та өөрийнхөө тэр муу занг өөртөө илрүүлж, өөртөөгөө үнэнч байж илрүүлж гаргаж ирж түүнтэйгээ ажиллахгүй бол тэрийг нөгөө нэг ингээд хөгжрүүлээд хаагаад тавиад байгаатай адилхан. Яг түүнүү шиг тэр хүнд гомдсон, хин нэгэнд гомдсон мэдрэмжүүдээ, хин нэгнээс айсан мэдрэмжүүдээ, тэр сөрөг мэдрэмжүүдийг бүгдийг өөрөөсөө холдуулахгүй бол та түүнийг үүрээд
Үүрээ та ядарна штэ. Маш олон жил та үүнийг үүрж явснаар танд ямар ч ашиг байхгүй. Харин ч илүү танд одоо сэтгэл санааны хувьд өвчнийг авчирч сэтгэл санааны өвчин нь яваандаа биеийн өвчин болж хувирах ийм том эрсдэлтэй юм шүү. Тийм болохоор энэ сэтгэл санааны өвчин гэдэг бол одоо биеийн өвдсөн шиг гинт халуураад, гинт таны хөл гар өвдөд эхэлдэггүй, тэ нүдэнд харагдаж гарт баригдахгүй учраас хүмүүс анхаарлаа хандуулахгүй, тэ заавал одоо та өнөөдөр өөрийгөө хэн чадахгүй болохуус хэмжээнд хүрээгүй л бол хүмүүс өөртөө би болоод байгаа юм байна, би окей, би болж байна гэж боддог. Яг үнэндээ та стресстэд удаан явах маань хүртэл танд ямар нэгэн өвчнийг авчирдаг. Энийг бүгдээрээ мэдж байгаа. Тэгэхээр энэ сэтгэл санааны энэ байдлыг төвчээд явах биш, нуугаад өнгөрөх биш, хав дараад хадгалаад явах биш. Энийг илрүүлж, олж эдгэх нь чухал юм. Тэгэхээр бага насны тэр шарах, трама, тэр сэтгэлийн тэр өвдөд байгаа тэр зүйлийг бид нар төвчээд явж ерөөсөө болохгүй. Яг л та тэгвэл нөгөө одоо таны бие эргэтэн өвдөд явхад та түүнийг эмчлүүлэхгүй яваад байвал нэг л өдөр өхөлт хүрэгдэг шиг би сэтгэл гэрдэг эргэтэн чинь ч гэсэн үүнийг өвдгөөд эмчлэхгүй яваад байх юм бол нэг л өдөр энэ өвчин болно. Нэг л өдөр таныг одоо энэ зүйл бол одоо галзуурал, солиорол энэ сэтгэлийн одоо эмгэг рүү сэтгэл зүйн эмгэг рүү таныг аваачих юм шүү. Тийм учраас манайхаа заавал өөрсдийгөө эмчлэх хэрэгтэй. Тоохгүй орхиж ерөөсөө болохгүй. Өнөөдөр халуурж заавал emergency буюу яаралтай байдлаар таны биед хариу үйлдэл үзүүлээгүй байлаа гэд үүнийг тоохгүй өнгөрөөж ерөөсөө болохгүй. Энэ сэтгэлийн эрүүл мэнд бүр яс ярил биеийн эрүүл мэндээс илүү чухал байдаг. Эхлээд бид нарын толгойд тэр зүйл явагддаг, дараа нь бие дээр явагддаг. Тийм учраас бид нар ямар ч өвчнийг бид нар сэтгхүүгээрээ ялан дийлэх боломжтой байдаг. Хэрвээ бид нарт тэр итгэл үнэмшил нь байх юм бол харин тэр итгэл үнэмшлийг бид нар яаж суулгах вэ гэвэл даалд ухамсараа өдөртжээж, даалд ухамсар яаж ажилдаг энэ програмуудыг мэджиж бид нар арилгах. Тэгэхээр манайхаа заавал өөртөөгөө л ажиллах хэрэгтэй. Хэрвээ таны амьдралд өнөөдөр харилцааны асуудал байгаа бол хосын харилцааны асуудалтай тэмцэж яваа бол тэмцэж явах хэрэггүй манайхаа 5 жил тэслээ, 6 жил тэслээ. Хизээ хүртэл тэсэж явах вэ? Үүний шалтгааныг олж илрүүлж, үүнийг эдгэж шийдэл олох хэрэгтэй. Магадгүй танд мөнгөний асуудал байгаа бол хизээ цалингийн хооронд явах вэ? Хизээ хүртэл болох байхаа гэж явах вэ? Энд шийдэл олох хэрэгтэй. Хэрвээ та өөртөө итгэлгүй, олон юмд гарахаар сандардаг бол, хэрвээ та бизнесээ эхлэе гэж бодож яваагийн 10 дахь жилийн ой бол, хэрвээ та ямар нэгэн зүйл эхлүүлдэг түүнийгээ дуусгадаггүй бол, хэрвээ та хэн нэгэнд маш амархан гомддог бол, гомдлоо тэгээд сэтгэл нэг хүнд юм тэгээд яваад байдаг бол, хэрвээ та юмд түргэн уурладаг бол, түргэн аашилдаг, юмыг хүндээр тусгаж авдаг бол энэ дохио юм шүү. It's Q. Энэ бол дохио. Энэ бол та эдгэрэх шаардлагатай гэсэн дохио. Ялангуяа түргэн ааш нь олдохгүй байх, өөхөх тухай бодох, сэтгэлээр унах, стресстэх, юмд амархан гомдох, юмыг хүндээр тусгаж авах гэдэг бол энэ бол цэвэр таны сэтгэл өвчлөлтсөн байгаагийн шинж юм шүү. Тийм учраас ховсын эмчилгээнд орж өөрийгөө эдгээгээрэй. Мөн энэ 10 хоногийн сургалтанд орж өөрийгөө таньж мэдэж өөрийнхөө програмыг өөрчилж, програм итгэл үнэмшлийг өөрчилснөөрөө өөрийнхөө амьдралыг өөрийнхөө аз жаргалтай хүсэж байгаа амьдралдаа хүрээрэй. Тийм учраас манайхаа суудлын тоо хязгаартай 4 сарын 1 сургалт маань эхэлнэ. Тэрнээс өмнө бүртгэл хаана. Тийм учраас 50,000 төгрөгийг өөртөө зориулаад сургалтанд бүртгүүлээрэй. Удахгүй сургалтаараа уулзцаая.